Өмнөх бичлэг дээр бид 30, 60, 90 градусын өнцөгтэй тэгш өнцөгт гурвалжны талуудын хэмжээний тухай үзсэн. Хэрвээ хамгийн урт тал x бол гипотенуз x, богино тал нь 2-ны x, 60 градусын эсрэг орших тал 2-ны язгуурын дор 3x, хамгийн богино талын уртыг олох өөр нэгэн арга бол би богино тал тэгээд дундах урт тал 30 градусын эсрэг орших тал нэгдээ тэнцүү. Тэгээд 60 градусын эсрэг орших тал бол язгуурын дор 3-ыг үржих нь эндээс энэ нь язгуурын дор 3 ба гипотенуз нь үүнээс 2 дахин урт болно. 30 градусын эсрэг орших тал 2-ны x-тэй тэнцүү. Гэхдээ хэрвээ 30 градусын эсрэг орших тал 1 бол гипотенуз 2 дахин их байна. Эндээс 2-тэй тэнцүү. Энэ 30 градусын эсрэг орших тал, энэ 60 градусын эсрэг орших тал. Энэ гипотенуз тэгш өнцгийн эсрэг орших тал. Ерөнхийдөө хэрвээ талуудын харьцаа нь ийм харьцаатай байвал 30, 60, 90 градусын гурвалжин гэдгийг шууд мэдж болох юм. Эсвэл гурвалжны өнцгүүдийг 30, 60, 90 градус гэж мэдж байвал энэ хэмжээг ашиглан нэг талыг яаж олох аргыг мэднэ. Жишээ авч үзэх юм бол хэрвээ талууд нь 2 язгуурын дор 3, 4 байх гурвалж өгөгдсөн байлаа гэж бодъё. Дахиад нэг хэлье. 2 ба 2-ыг үрждэг нь язгуурын дор 3-ын харьцаа нь 1-ийг харьцах нь язгуурын дор 3. 2-ыг харьцах нь 4 харьцаа нь 1-ийг харьцах нь 2 харьцаатай ижил. Иймд энэ гурвалжин 30, 60, 90 градустай гурвалжин байх ёстой. Энэ бичлэгт геометр болон тригонометрт их хэрэглэгддэг гурвалжны нэг чухал төрлийн тухай авч үзэх болно. Энэ бол 45, 90 градусын өнцгүүдтэй гурвалж юм. Өөрөөр хэлбэл тэгш өнцөгт гурвалж өгөгдсөн ба энэ нь адил хажуутай байх юм бол тэгш өнцөгт гурвалж нь адил хажуутай. Бид мэдээж адил талт тэгш өнцөгт гурвалжин тодорхойлж чадахгүй. Яагад гэвэл зөв гурвалжны бүх тал нь тэнцүү бөгөөд бүх өнцөг нь 60 градус байх ёстой. Харин тэгш өнцөгт гурвалжны хувьд бол адил хажууд байж болно. Адил хажууд энэ бол адил хажууд гурвалжин. Хэрвээ гурвалжин адил хажууд бол хоёр тал нь тэнцүү. Эндээс эдгээр хоёр талууд тэнцүү урттай гээ. Хэрвээ гурвалжны хоёр тал нь тэнцүү бол суурь дахь хоёр өнцөг тэнцүү гэж бид өөрсдөө баталсан шүү дээ. Хэрвээ бид суурийн өнцгийг x гэвэл одоо бид x дээр нэмэх нь x нэмэх нь 90 180 градустай тэнцүү байх ёстой гэдгийг мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид хоёр талаас 90-ыг асвал x дээр нэмэх нь x тэнцүү 90 болно. Эндээс 2x тэнцүү 90 буюу хоёр талыг 2 дахь хуваавал x тэнцүү 45 болно. Ийм гурвалжныг адил хажууд тэгш өнцөгт гурвалжин гэж нэрлэдэг. Энэ бол нийтлэг нэрлэлтэй. Үүнийг бас 45, 90 гурвалжин гэж нэрлэж болно. Энэ бичлэгт би юу харуулахыг зорж байгаа вэ гэхээр 45, 90 гурвалжны талуудын уртыг олох аргыг 30, 60, 90 гурвалжин дээр хийсэн шиг харуулах юм. Энэ нь үнэндээ хялбархан л да. 45, 90 градустай гурвалжин учраас хэрвээ бид хажуу талыг нь x гэх юм бол нөгөө хажуу тал нь бас x байна тийм үү? Эндээс бүгдээрээ Пифагорын теорем ашиглан гипотенузын уртыг олж болно. Гипотенузын уртыг c-гээ. Тэгвэл x-ийн квадрат дээр нэмэх нь x-ийн квадрат тэнцүү. Хоёр талын квадратуудын нийлбэр гэсэн үг. Эдгээрийг нэмбэл c-ийн квадраттай тэнцэнэ. Энэ бол шууд Пифагорын теоремоор бодогдсон шүү дээ, тийм ээ? Эндээс 2x-ийн квадрат тэнцүү c-ийн квадрат. Хоёр талаас нь квадрат язгуур авч болно. Би үүнийг шар олгож өөрчлөе. C-ийн квадрат тэнцүү. Одоо хоёр талаас нь квадрат язгуур авъя. Зүүн гар талд 2-оос квадрат язгуур авбал язгуурын дор 2, мөн x-ийн квадратаас язгуур авбал эндээс x-ийг үржих нь язгуурын дор 2 тэнцүү c. Хэрвээ энэ нь адил хажуу тэгш өнцөгт гурвалжин байсан бол адил талт учраас хоёр катет нь тэнцүү урттай байна. Гипотенуз нь язгуурын дор 2-ыг үржих нь энэ тал c тэнцүү x-ийг үржих нь язгуурын дор 2. Жишээлх юм бол энд нэг гурвалжин авъя л да. Үүнийг арай өөрөөр зуръя. Ихэнх тохиолдолд ийм байралтай зурсан бидэнд илүү дээр ээж магадгүй. Хэрвээ гурвалжин маань 90 градус, 45, 45 градусын өнцөг бүхий гурвалжин ерөнхийдөө өнцгүүдээс 2-ыг нь мэдж авах хэрэгтэй. Тэгэх юм бол 3 дахьыг нь олж болно. Энэ талыг 3-гийн. Ер нь би нөгөө талыг бас 3 та тэнцүү гэж хэлэх хэрэггүй бах л та. Тэгэхээр энэ бол адил хажуут гурвалжин. Тиймээс хоёр хажуу тал нь тэнцүү.
Хэрвээ та энэ чанарыг мэддэг бол Пифагорын теорем ашиглах шаардлагагүй. Энэ бол мэдхэд илүүтэхгүй зүйл. Гипотенуз маань энд байна. Тэгшүүнцгийн эсрэг орших тал нь язгуурын дор 2-ыг үржих нь хажуу талуудын урттай тэнцэв. Эндээс 3-ыг үржих нь язгуурын дор 2, 45 90 гурвалжин буюу тэгшүүнцэгт адил хажууд гурвалжны талууд ба гипотенузын харьцаа. За талуудын харьцаа катетуудын нэг нь 1 байх юм бол нөгөө катет мөн түүнтэй ижил хэмжээтэй байна. Иймээс гипотенузын урт нь язгуурын дор 2-ыг үржих нь хажуу талын урт. За 1 язгуурын дор 2 эндээс 45 90 гэхээр за бичиг. Энэ бол 45 90. Энэ бол харьцаа. Хэрвээ 30 60 90 градусын өнцгтэй гурвалжин байх юм бол талуудын харьцаа нь 1-ийг харьцах нь язгуурын дор 3 харьцах нь 2. За бид үүнийг олон бодлогод ашиглах болно.